байцгаана уу? Эзний өдрийн мэнийг хүргье. Сайхан дулаахан, сайхан өдөр байна. Надад нэг тааламжтай мэдрэмж төрж байгаа нь юу вэ гэвэл дахиж ойрын 3-4 сард өвөл болохгүй гэж бодохоор их сайхан байгаа. Мэдээж өвөл болно, удахгүй, тун удахгүй. Гэхдээ л миний зүрхэнд нар гэж байгаа нь 3-4 сардаа л даахгүй гэж бодохоор нэг сайхан санагдаж байгаа. Ирж яваа цагаа гэж тийм болохоор биднэрт Бурхан эзэн сайхан хаврын улирлыг цаашлаад зуны улирлыг сайхан бэлдсэн байна. Тэгээд үнэхээр сайхан өдрүүд айсвэ. Тийм болохоор сайхан дулаахан мэдрэмж төрж байна. Саяны дуулсан дуу буцах зам үгүй гэдэг лөө. Мөн үү? Тэгээд миний санаж байгаагаар энэ нэг энэтхэг авралын зараар явж исэн нэгэн хүн энэ дууг зохиосон гэдэг. Тэгээд тэр хүн энэтхэг ерөнхийдөө нөгөө ингээд эхнэр нөхөр нөхөл эхнэрийг нь хамттан шатаадаг ч юм уу нэг тиймэрхүү буруу ёс заншлын эсрэг сайн мэдээгээр зогсож байсан тэр хүн энэ дууг зохиогоод буцах замгүй маа эзний замаар алхагч нэг нь хизээч буцдаггүй маа яагаад гэвэл түүний үнэн хайр байгаа учраас гэж түүнийг тунхаглан магтаж байсан тухай манай нэг багш биднэрт ярьж өгч байсан. Тэгээд би сургаалаа эхлэхээс өмнө та бүхнээс нэг асуултыг асуух гэсэн. Юу вэ гэвэл магадгүй энийг танаас хизээ нэгэн цагт хин нэгэн асууж лээсэн л байх л та. Хэрвээ гэж байгаа штэ. Хэрвээ та энэ дэлхийн ертөнцийг орхилоо гэж бодъё. Тэгвэл одоо Бурхан эзний тэр моторт очих бодлоо гэж бодъё. Тэгээд ингээ явж гинэ. Тэгээ мөнхийн улсын үүдэн дээр очиод зогсон чинь нэг тэнгэрлэгч зогсож байх юм гин. Тэгээ тэр тэнгэрлэгч тань руу хараад тэгж асууж гинэ. За хүү минь ээ, охин минь ээ. Та яагаад энэ газар ирсэн бэ? Юуны тулд ирвэ? Иш орох цор ганц шалтгаан чи юу вэ гэж танаас асуувал та юу гэж хариулах вэ гэж. Маш олон хүмүүс өөр хариултыг хэлдэг. Тэгээ ихэнх харамсалтай ихэнх итгэгч хүмүүс ч юу гэж хариулдаг вэ гэвэл би нэг аятайхан амьдарч байсан юм аа. Би сайхан эрэгтар суухгүй хаяа нэг хүмүүст туслаад цуглаандаа сайн яваад цуглаанаасаа цохогдож байгаа үйлчлүүдийг сайн үйлчлээд өргөлөө сайн өргөөд ингээд ирсэн хүн байна. Тиймээс та намайг оруулна уу гэж хэлнэ гэж. Гэхдээ тэр хүнийг тэнгэрлж уучлаарай. Ийм шалтгааны улмаас таныг хүлээж авахгүй гэж хэлэх байл. Энэ дэлхийн ертөнцийн хэрхэн амьдарсан тань тэн дээр ер нь бол нэг одоо юу гэдэг орох шалтгаан бол болохгүй гэж сайн амьдарснараа. Тэгэд Ром ном ер нь амар юм гоё ном. Тэгээд Библийн сургууль бүр ингээд айгүй ингээд олон зүйлийг ухааруулж, маш олон зүйлийг зүрхэнд минь суулгаж, итгэл дээр бат суурийг ингэж тавьж өгсөн тэр ном бол Ром ном. Тэгээд Ром номноос өнөөдөр хуваалцах болсондоо маш их баяртай байна. Тэгээд би та бүхэнд уншиж өгье. 4:25-аас бидний хилэнцээс болж Есүс тушаагдсан бөгөөд биднийг зөвтгөхийн төлөө амьдсан юм аа гэж. Энд дээр маш гайхалтай нэгэн бэлэг биднэрт ирсэн. Энэ бол зөвтгөл, энэ бол уучлал. Бид нар энэ дэлхийн ертөнцийн дээр хэрхэн амьдарснараа мөнхийн улсад орохгүй гэж. Та хэрхэн цуглаандаа бүтэнсээ өдөр болгон ирсэн чинь уучлаарай танд орох шалтгаан биш гэж. Тэгээ нэг харамсалтай судалгааг хэлж ийсэн. Юу вэ гэсэн чинь Христ итгэгч нарын дунд явуулсан судалгаа. Та яагаад одоо мөнхийн улсад орох вэ? Яавал мөнхийн улсад орох вэ гэсэн тэр асуултанд ихэнх 4-3 үйлсээрээ гэж хариулсан байсан. Бид үйлсээрээ буюу цуглаанд сайн явснараа бид үйлчлэлийг сайн хийснээрээ Бурханд таалагдсанараа үүгээр бид тэр мөнхийн улсад орно гэдэг хариултыг өгсөн. Тэгээ би энэ суугаа та бүхнийг тийм хариултыг өгөхгүй байхаа гэж итгэж. Яагаад гэвэл энд тодорхой хэлж юу гэвэл бидний хилэнцээс болж Иесус Христ тушаагдсан юм аа. Харин тэр бидний зөвтгөхийн төлөө амьдсан юм аа гэж хэлж. Тэгээ цааш нь харвал тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул эзэн Иесус Христээр дамжин Бурхантай эвлэрсэн юм аа гэж хэлж. Өнөөдөр бид 3 зүйлийг харах болно. Уучлал, зөвтгөл, эвлэрэл.
Энэ бол Христ итгэлийн суур болсон үгсүүд буюу бидний суур итгэл. Энд дээр Иесус Христ тэгвэл таны төлөө юу хийсэн бэ? Та мэдгүй. Та мэддэггүй эсвэл мэддэг ч гэсэн хаяада хоошин тавьчихдаггүй гэж. Энд дээр ингэж хэлж байгаа. Иесус Христ бидний төлөө загалмай дээр бидний гим нүглийн төлөө буюу бидний хилэнцгийн төлөө тэр загалмай дээр цовдлогдсон юм а гэж. Тэр бидний бүх гим нүглийг үүрэн загалмай дээр цовдлогдсон юм а. Тэр нэгийг нь ч үлдээгээгүй шүү гэж хэлж байгаа. Бидний хилэнц бидэн дээр тохоогдох ёстой байсан тэр уур хилэнг биднээс зайлуулсан юм а гэж. Бид нар Бурхны өмнө ирэхэд зохисгүй тэр нэгэн байсан. Харин Иесус Христ ирснээр Иесус Христ загалмай дээр цовдлогдсноороо бид Бурхны өмнө зогсох тэр эрхийг тэр бидэнд өгсөн. Өөрийнхөө цусаар. Та өөрийгөө гэмтэй гэж боддог уу? Та гэмтэй юу? Гэмтэй. Та өдөрт хичнээн гэм хийдэг бол яа бүгд доош хараад. Хүн болгон өдөрт 3 хэмги хийдэг байя гэж бодъё л да яах вэ? Тэ? Зүгээр бодчих. За. Би нэг суурийг муухай харчихъя. Тэ? Суурийг нэг муугаар бодчихъя. Тэгээд суур их муухай маа гэж би бас бодчихъя. Тэгээ ер нь л ингээ би нэг 3 гим хийчлээ гэж бодъё л доо. Тэгвэл тэрийг 365 хоногт үржүүлвэл хэл утах уу? Амар юм болно. Үржүүлчих чийтэй хэд болох нь? Өдөрт 3 гим хийдэг. Бид 365 хоног амьдардаг. 1 гаруй гимтэй бол. За та одоо хэдэн настай вэ? За би бол 30 настай. Надад нэг 30 мянган гим байх шиг байна. За энд хамгийн хөгшнэн за 70-тай гэж бодъё тий. 70-тай. Тэр хүн хэдэн гимтэй болж таарах. 70 мянган гимтэй. Дор хаяж штэ багаар бодвол. Тэгвэл тэр хүн Бурхны өмнө ирж чадах болов уу гэж. Харин Иесус Христ үүнийг бидний өмнөөс загалмай дээр цовдлогдсон энэ бүх төлөөсийг төлсөн юм аа. Та бүү ээ. Одоо танд гим үгүй. Та гимгүй нэгэн. Иесус Христээр дамжуулан та гимт тэр хүн биш. Тэр ийм хүү хийсэн. Бидний хилэнцээс болж тэр тушаагдсан. Харин биднийг зүвтгэхийн төлөө тэр амилсан юм а гэж. Тэр амилсан. Тэр загалмай дээр цовдлогдоод зүгээр цэг тавиад дуусгагдаагүй. Харин тэр амилсан. Амилсан учраас бид бэлгсэн амьтай буюу бидэнд мөнх ам байгаа. Мөн бид Бурхны өмнө зүвтгэгдсэн тэр нэгэн. Та 33 гимтэй вэ нү 45 мянган гимтэй вэ нү энэ огтоос ч хамаагүйгээр Иесус Христийн цусаар та зүвтгэгдсэн. Тийм учраас та одоо гимгүй маа гэж. Тиймээс бид итгэлээр зүвтгэгдсэн тул эзэн Иесус Христээр дамжин Бурхантай эвлэрсэн юм а гэж. Бидний гим нүглээс болж бид Бурханаас салангад байсан. Гимт нэгэн ариун Бурхантай уулзаж чадахгүй байсан гэсэн. Харин Иесус Христийн цусаар дамжигдан бид эвлэрэгдсэн. Эвлэрүүлэгдсэн. Бурхантай эвлэрсэн. Одоо бидний дунд хагарал үгүй. Таны өмнөөс тэр бүх зүйлийг, бүх гмийг үүрэн загалмай дээр цовдлогдсон учраас танд одоо гим үгүй болно гэсэн. Гим байхгүй гэсэн. Эвлэрсэн нэгэн яг л ингэж гүүж баярладаг л ахaltaа эвлэрсэн учраас тий Бурхан баярлаа гэж. Паул ингэж хэлсэн. Энэ дээр маш тодорхойгоор нэг зүйлийг хэлсэн нь юу вэ гэвэл итгэлээр гэдэг үгийг хэлсэн. Би өнөөдрийнхөө сэдв дээр зөвхөн итгэлээр гэсэн. Та ямар нэгэн сайн үйлс юм уу буян хурааснараа Бурхны өмнө ирэхгүй маа. Та зөвхөн итгэлээрээ л Бурхны өмнө ирж чадна. Бурхантай нөхөрлөж чадна. Бурханаас зуурч чадна. Бурхантай хамт алхаж чадна. Иесус Христ
таны төлөө загалмай дээр цовдлогдсон учраас та бурхантай эвлэрсэн. Аава. Бурхан минь, эзэн минь гэж дуудаж болно гэсэн. Тийм учраас тайвшир. Хэрвээ энэ дэлхийн ертөнцийг орхиод Бурханы өмнө ирэх үед танаас яагаад энэ мөнхийн улс руу орж байгаа юм бэ гэж танаас асуувал би Иесус Христэд итгэдэг учраас гэж та хариулаар. Би Иесус Христэд итгэдэг учраас ийш явах хангалттай шалтгаан надад бий. Тийм ээ би гим нүгэлтэй нэгэн. Гэхдээ Иесус Христ миний гим нүглийг бүгдийг нь өөр дээр аваад тэр загалмай дээр цовдлогдсон юм а гэж та хэлдэг. Тиймээс танд тэр улс зэхээстэй байгаа гэж. Тэгээд ингэж байгаа энд өөр Паул бас нэг хэсэг дээр юу гэж хэлсэн бэ гэвэл ингэж хэлсэн. Би Христтэй хамт цовдлогдсон юм а. Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь одоо би биш, харин миний дотор оршин буй тэр Иесус Христ юм а гэж. Бас нэгдүгээр 2 дугаар Коринт 5:17 дээр юу гэж хэлж байгааг вэ? Тиймээс хин нэгний Христ дотор байвал тэрээр шин бүтээл юм а. Харагтун хуучны нь өнгөрч шин болсон байна гэж. Тийм учраас та шин бүтээл. Шинээс шин бүтээл учраас та өөрийгөө бүү голоорой гэж. Бүү өөрийгөө зэмлээрэй гэж. Чармайлт юм уу эсвэл сайн амьдрснараа мөнх амийг хүртдэггүй байна гэдгийг та яг энэ цаг мөчид зүрхэндээ суулгаарай гэж. Хин нэг нь танаас хурж ирж асуух үед та зөвхөн итгэлээр бид Бурхан руу орох, мөнх ам руу орох боломжтой гэдгийг та зүрхэндээ бүр суулгаасаа гэж хүсэж. Тэгтээ нэг асуулт гарч ирж байна. Та одоо гим хийдгүү? Та гим хийдгүү? Энэ дээр ийм хүн хэлсэн ба. Ром 7-гийн 19-оос ингэж хэлсэн. Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. Хэрв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл үүнийг үлддэг юм а гэж хэлж байгаа. Би түрүүнд танд хэлсэн тий. Христтэй хамт цовдлогдсон гэж. Та шин бүтээл. Тэгвэл таны дотроос хаяа нэг өрүүлзэн босч ирэх гэдэг тэр зүйл гим юм а гэж. Энэ та биш шүү. Энэ гим таны дотроос хаяа өрүүлзэн босч ирээд таныг тэр шин хүнийг тань одоо юу гэдэг юм харлуулахыг хүсдэг. Гэтэ нэг зүйлийг дахиад санаарай гэж. Юу вэ гэвэл би Иесус Христтэй хамт цовдлогдсон юм а. Одоо энэ байгаа нь би биш, харин Христ юм а гэдгийг та байнга зүрхэндээ хэлээр. Тэгвэл та гимиг нухчин хайж чадна. Би биш гэж та бод. Энэ би биш. Зарим үед бид нар боддог шүү дээ. Энэ махан би бол гимтэй нэг юм а гэж. Яг үнэндээ бол энэ махан би гимтэй бос бидний зүрх сэтгэл байгаа. Тэр гим бид нарыг зарим үед бузар булаа бусрамг зүйлийг хийлгэхийг оролддог. Энэ Паул бүр тодорхой хэлсэн. Би өөрийн хүсдэггүй зүйлийг хийж байгаа бол энэ нь цаашид би биш юм а гэж хэлж байгаа. Энэ би биш, харин гим миний дотроос өрүүлцөөд байт юм а гэж хэлж байгаа. Тэрнээс биш би аль хэдийн Иесус Христтэй хамт цовдлогдсон гэж. Энийг та бас сэтгэлээрээ хүлээж аваарай гэж. Та одоо энд ингээд сууж байгаа нь магадгүй би энд ингээд зогсож байгаа нь би хуучны туул биш ээ гэсэн үг. Би гим нүглэр дүүрэн байсан тэр туул биш ээ гэсэн үг. Харин миний төлөө загалмай дээр Иесус Христ цовдлогдчихсон. Одоо миний үр төлөөс байхгүй. Харин хаяа надад нэг бодогдох гээд идэг нэг зүйл нь тэр гим. Адамаар дамжуулаад Адам Ева хоёр Бурхны хэлсэн зүйлийг эсэргүүцээд нэг зүйлийг хийсэн. Тэр нь юу лээ? Алим мэдсэн тий. Алим мэдээд яг үндэ бол алимдаа биш харин Бурхны эсрэг тэр хоёр Бурхны хүсдэггүй
зүйлийг хийсэн учраас гим тэр хоёрт бий болсон. Түүгээр дамжуулан Адамаар дамжуулан биднэрт тэр мөн чанарт маань нийгэм байгаад идэх болвол тэр гим. Тэр гимт мөн чанар маань хаяа бидний дотроос өмөлцөөд нэг татундаг шүү гэж. Тэрнээс энэ бол таа биш. Тийм учраас түүнийг бүүлд. Юу гэвэл энэ би биш юм аа гэж өөртөө хэл. Энэ гим, энэ хүсэл, энэ миний хүсдэггүй энэ бузар булааг надаар хийлгүүлэхийг оролдож буй гим би чамааг үйлдэхгүй гэж хэл. Яагаад гэвэл миний дотор байгаа нь би биш, харин Христ Иесус байгаа учраас. Надад хүчийг өгч түүгээр би бүгдийг хийж чадна гэж Паул бас хэлсэн. Хаяа миний дотроос өрүүлсэн босч ирэх гэдэг тэр гим нүглийг би Иесус Христийн цусаар, Иесус Христийн амьлалтаар, Иесус Христийн хайраар би нухчин нарч чадах юм аа гэж. Тиймээс би Иесус Христэд итгэдэг атлаа. Би Иесус Христэд цуглаанд явдаг атлаа. Яагаад би ингээд гим нүгэл хийх хүсэл надад ингээд зарим үед төрөөд идэм болоо. Библийг уншихаар би Иесус Христтэй хамт цовдлогдсон гэж хэлээд идэх. Тэгсэн мөртлөө би гим нүгэл хийх гээд идэг. Тэгвэл ямар учиртай юм бэ гэсэн чинь энд 8:1 дээр Паулийн хэлсэн. Юу гэвэл энд идүүгээ Христ Иесус дотор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй маа гэж хэлсэн. Яагаад гэвэл аль хэдийн би та бүгдийн төлөө тэр ял буюу шийтгэлийг өөрчилсөн учраас одоо та бүхэнд ял байхгүй гэж. Ямар ч ялгүйгээр Бурхны өмнө та цэвэр тэр нэгэн гэсэн. Тэгээд энд Христ Иесус дотор байгаа та бүхэнд ямар ч ял үгүй маа гэж. Бид итгэлээр бид Иесус Христийн тэр цусаар бид ялаас мултарсан. Та асар их өр төлбөртэй нэгэн байсан байна гэж бодъё. Таныг хуулийн өмнө авчиж ирээд цаазаар авах ял танд оноолоо гэж. Та асар олон гим нүгэлтэй 33 мянган өдий хүрсэн амьдралтай нь ийм олон гим нүгэл хийх боломж үе таалгыг танд нээж өгчээ. Таныг цаазаар авахаас өөр аргагүй боллоо гэж хэлэх үед Иесус Христ таны өмнөөс тэр ялыг үүрсэн гэсэн үг. Ингэж хэлэх, ингэж үүрэх, ийхүү үйлдэх Иесус Христээс өөр хинч үгүй. Иесус Христээс өөр хинч бидний төлөө загламай дээр цовдлогдоогүй. Хинч бидний гим нүглийн та өөрийнхөө тэр бузар тэр амар муха бодлоос тань эсвэл тэр үйлддэг үйлдэлээс тань болоод Иесус Христ загламай дээр цовдлогдсон гэд та бодоод үзээрэй. Ямар аимшигтэй. Харин биднэрт тэр мөнх амийг өгөхийн тулд биднийг зөвтгөхийн тулд тэр үхлээс дахин амьдсан. Би та бүхэнд дахин нэг зүйлийг Ром номноос уншиж өгье. Ром 8:35-38 дугаар ишлэлээр ийм хөвч. Хэн бидний Христийн хайраас салгах юм бэ? Гамшгүй, шахалтуу, хавчлаггүй, өлсгөлн үү, нүцгэрүүлүү, аюул уу, илдүү. Учир нь үхэлж, амж, тэнгэрэлч нарч, их баригчдч, өнөөгийн юмсч, ирэх юмсч, хүчич, өндөрч, гүнч, өөрч ямар ч бүтээл бидний эзэн Иесус Христ доторх Бурхны хайраас биднийг салгаж чадахгүй маа гэдэгт би бат итгэлтэй байдгаа гэж хэлж. Бидний төлөө өөрийгөө өгсөн, бидний төлөө өөрийгөө тушаасан тэр нэгэн биднэрт эдгээр зүйлийг биднэрт сул өгөхгүй гэж юу гэж. Гамшиг аюулаас биднийг хамгаалж чадахгүй гэж юу. Та юунд нь зарим үед одоо ингэ санаа зовноод, санаа сэтгэлээр унаад, итгэл дотроо одоо ингэ итгэлээ одоо умартаад гэд урагшилдаг вэ. Тэгвэл энэ зүйлийг санаарай. Танд хүнд хэцүү байсан ч үхэл, ам, тэнгэрэлч, их баригчд, өнөөгийн юмсч, ирэх юмсч гэж бүх өөр ямар ч зүйл биднийг эзэн Иесус Христээс биднийг салгаж чадахгүй маа гэж. Тиймээс би
Би та бүхэнд дахин хэлье. Итгэлээр л Бурхан руу ойртоо очт юм аа гэж. Хаантай уулзахын тулд шууд яваад орчих чадах болов. Магадгүй хааны хүүл түүнтэй уулзахын төлөө зүгээр яваад орчиж болох байх. Яг үүнтэй адилхан гэсэн үг. Та хаантай уулзах боломж Иесус Христээр дамжуулан танд өгсөн. Түүний хүүхэд болох. Иохан 1:12-ыг харах юм бол ийм үг хэлсэн. Харин өөрийг нь хүлээн авсан болгоно. Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгд юм аа гэж. Тиймээс Иесус Христ та бүгдийн төлөө, миний төлөө, бидний төлөө загалмай дээр цовдлогдсон нь бидэнд мөнх амийг өгөхийн төлөө юм аа гэж. Энэ ямар нэгэн үйлс, ямар нэгэн юм хийснээрээ түүний авралыг хүлээж авахгүй. Та үнийг зүрхэндээ суулгаарай гэж. Өнгөрсөн өдрүүдэд бас итгэлээрээ зогсож хүлээж авах ёстой маш олон зүйлсүүд надад тохиолдсон. Би 1 сарын 1-ээс эхлээд цуглаанда бүтэн цагийн үйлчлэлээр үргэлжлүүлэн ажиллах болсон. Тэгээ түүнээс хойш л миний амьдралд нэг зүйлийг надад Бурхан дандаа сануулсан хэлж байгаа. Чи үргэлж итгэлээрээ эдгээр бүх зүйлийг хүлээж авах юм аа гэж хэлсэн. Санхүүгийн хувьд бэрхшээл гарч ирэх үед, за эрүүл мэндийн хувьд бэрхшээл гарч ирэх үед маш олон зүйлүүд дээр бэрхшээлүүд гарч ирж намайг итгэлээс унахыг оролдох тэр мөчөд Бурхан надад нэг л зүйлийг сануулжсэн. Юу гэвэл энэ ишл. Хэн ч чамайг миний хайраас салгаж чадахгүй. Энэ нь гамшиг байлаач, энэ нь хавчлаг байлаач, энэ нь бүр өлсгөлэн байлаач, энэ нь нүцгэрэл байлаач, энэ бүр аюултай зүйл байсан ч миний хайраас чамайг салгаж чадахгүй. Надаас чамайг салгаж чадахгүй гэж. Бид амьдралынхаа эцэс хүртэлх тэр хүртэл бид нар итгэлээр алхах ёстой. Ямар ч талбарт, ямар ч зүйл болж исэн. Үргэлж итгэж, үргэлж найдаж, үргэлж Бурхантай хамт алхах ёстой. Бурхан ингээд айгуу сонь эцсийнх нь тэр нэг мөч хүртэл намайг итгэж байна үгүй ээ нү гэдгийг ингээд нэг шалгадаг юм шиг надад санагддаг. Та нар сайн санаж байгаа бол Авраам маш олон жилийн дараа нэг хүүтэй болсон. 100 настай байхдаа эхнэр Сарагийнх нь нас хэдэн настай вүлээ? 99 настай байхад нь тэр хоёрт нэгэн хүүхэд өгсөн. Тэр бол Исаак. Тэгсэн чинь Бурхан нэгэн сонин зүйлийг Авраамд хэлдэг. Юу гэвэл чи цор ганц хүүгээ надад дахил болгон өргөө гэж. Эхлэл 12 дугаар бүлгийг 22 дугаар бүлгийг харах юм бол надад өрг. Тэр Мори гэдэг уулан дээр гараад хүүгээ надад дахил болгон өргөтгөө гэж хэлдэг. Авраам гайхсан. Маш олон жилийн туршид би чамд хүү өгнө гэж хэлж жагаад хүүгээ өгснийхэн дараа яагаад надад өргөө гэж хэлж байгаа юм болоо гэж. Гэхдээ Авраамын зүрх сэтгэлд нэгэн зүйл байсан. Тэр бол итгэл. Бурхан надад өгсөн буцаага давна бас дахин өгч чадна гэж тэр итгэжсэн. Тиймээс тэр хүүгээ дагуулад зарцнаа дагуулад Мори уул руу алхдаг. За хүн асууж аваа. Дахил өргөхөөр бид нар явж байгаа. Дахилын хураг нь хаана байгаа юм бэ гэж. Тийхүү асуух үед нь Авраам эзэн ханганаа. Тэгээд хүүгээ хүлээд алах гэдэг. Энэ эцсийнхээ үе хүртэл Авраам Бурханд найдажсэн. Бурханд итгэжсэн. Тэгээд гараа далайх үед нь Тэнгэрээс Бурхны дуу сонсогдоод Авраам болоо. Дахил өргөгдөх хон тэнд байна гэд. Бурхан бидний дандаа эцсийн мөч хүртлээ бидэнд надад итгэж найдаж байна уу гэдгийг шалгадаг, бас хардаг. Энэ бол итгэлийн шалгалт.
Тэгэд Авраамыг харах юм бол итгэлийн эцэг өвгөө гэж түүнийг хэлсэн байдаг. Түүний үр удам нь, түүний итгэлийн үр удам нь Тэнгэрийн оддоос ч их, эсний ширхгээс ч их болно гэж Бурхан ерөөсөн. Яг ийхүү тэр ерөөлийг тэр хүртсээр одоо хүртэл. Бид бол Авраамийн үр удам. Итгэлийн. Тэр ийхүү итгэснээрээ тэр зүвд тооцогдсон юм а гэж. Тэгээд цааш нь Малакийн номыг харах юм бол зүвд хүн итгэлээр амьдрт юм а гэж бичигдсэн ба. Тиймээс биднэрт Бурхан өдөр бүр цаг бүр мөч бүр итгэлээр амьдрахыг шаарддаг. Итгэлээс итгэл рүү өсөж, итгэлээс итгэл рүү төлөвшөж, итгэлээс итгэл дотор улам илүүгээр босгон байгуулагдахыг Бурхан хүсдэг. Ийм жижигэн зүйл дээр ч таны итгэлийг Бурхан хардгаа гэсэн. Хэр зүвт, хэр итгэмжтэй, хэр эзний үгэнд дуулууртай байдаг вэ гэдгийг Бурхан биднээс үргэлж шаарддаг, үргэлж харддаг. Иймээс би та бүхэнд дахин хэлье. Бид итгэлээрээ аврагддаг, бас итгэлээрээ амьдрдаг хүмүүс шүү гэж. Тэр биднийг зүвтгэж, тэр биднийг уучлж, тэр биднийг Бурхантай эвлэрүүлсэн цор ганц зууч юм шүү гэж. Тэр бидний амьдралд үргэлж итгэл найдварыг бэлгэлсээр байдаг тэр Бурхан шүү гэж. Үргэлж Бурханаас суурч, үргэлж Бурхантай хамт байж, түүнтэй хамт алхахыг тэр үргэлж хүсдэг тэр Бурхан шүү гэж. Бид итгэлийн талаар та бүхэнтэй энэ сарын туршид хуваалцах болно. Тэгээд өмнөх 7 хоногт бол суур пастор бидэнд итгэлээр бас өргөлөөр хэрхэн Бурхан руу ойртох тий. Өнөөдөр бол илүү одоо Бурханаас зуураарай гэдгийг та бүхэнд сануулахыг хүссэн юм аа. Тиймээс хамтдаа босоод залбирцгаая. Итгэл бол бидний харагддаг зүйлстэй найддаг зүйлс бос. Харин харагдахгүй тэр зүйлдээ найдан хүлээхийг итгэл гэж байгаа. Яг Иесус Христэд итгэдэг одоо Иесус Христийг итгэдэг гэж хэлдэг вэ гэвэл бид түүнийг ямар ч талбарт итгэж, хүлээж, найдаж тэр бидэнд мөнх амийг өгсөн юм а гэдэгт итгэж найддаг учраас бид нэрийг итгэж нараа гэж хэлдэг. Иймээс та яг энэ нэрэндээ таарсан тэр итгэгч байгаасай гэж хүсэж байна. Амьдралын ямар ч талбарт, ямар ч нөхцөл байдалд юу ч тохиолдсон та Бурхандаа итгэж найддаг нэгэн байгаарай. Тэр бидний төлөө өөрийгөө өгсөн. Ийм байж бусад зүйлийг биднэрт сул өгөхгүй гэж юу? Тэр биднийг хайрладаг. Тэр биднийг хамгаалдаг. Тиймээс та яг энэ цаг мөчид түүнд талархаарай.